Танд орой минь дүргий. Орой минь. Монгол улсад тавтан морилно. Баярлалаа. Дахин ирэх боломж гарна гэдэгт итгэж байна. Та анх удаага Монгол улсад ирж байна уу? Би энэ хорвоод 68 дахь жилдээ амьдарч байна. Амьдралдаа анх удаа Монгол оронд ирлээ. Гайхалтай нас байна. Та Монгол улсад ямар ажиллаар ирсэн бэ? Би музей болон Монголын шинжлэх ухааны академи дээр лекц уншина. Мэдээж би Монголын үндэсний хөшөөл орсуулуудыг үзэж сонирхноо. Та хаашаа очих вэ? There is a wonderful exhibition of Kubilay Khan. And of course I also have to go to Otuken or Orkhun. Би Kubilay хааны тухай гайхамшигтай үзэсгэлэн очиж үзнэ. Мөн Otuken буюу Орхон хар хоринд очино. Монгол улс ардчлалыг сонгоод 25 жил өнгөрсөн байна. Өнгөрсөн хугацаанд бусад улс орнуудтай харьцуулбал монголчууд их амжилт гаргасан гэдэгт би найдаж байна. Баяр хүргэе. In comparison to other states on the way of democratic patterns. Congratulations. Баярлалаа. Yeah, you have multi-party system. Of course. Мэдээж ардчлалын замыг сонгосон аль ч улсад бэрхшээл, сорилтууд тулгардаг. Монгол улс олон намын тогтолцоотой. Монгол улсын ардчилсан институтуудын хоорондын харилцааны талаар би уншиж судалж байсан. Монгол улсын ололт амжилтыг магтах хангалттай үндслэлтэй гэж би бодож байна. We would appreciate a lot. Та Турк, Америк нэгдсэн улсад суралцсан биз дээ? United States, yeah? No, not basically United States. In United States, at the University of Chicago, I got an MA degree. That was a station for 10 months only. Би Америк нэгдсэн улсын Чикагогийн их сургуульд магистр зэрэгээ хамгаалсан. Америк нэгдсэн улсад ердөө 10 сар суралцсан. Мөн би Австрийн Вен хотод 18 сар суралцсан. Надад их ач тусаа өгсөн шүү. Дэлхийн олон улс оронд богино хугацаагаар очиж байлаа. Парис, Москва, Вен хотын их сургуулиудад багшилж, олон улсын баг хурлуудад оролцсон. Миний академик амьдралын түүх гэвэл ийм байна. As teaching job in Moscow. Moscow. Yeah, I had a teaching job there in Vienna too, in Princeton for a while, and conferences around. That's my lifetime. Академик аялал. Yeah, Тиймээ академик замнал маань ийм байна. Би интернетээс таны тухай зарим мэдээлэл олсон. Та бараг 10 гаруй хэлээр ярьдаг. Үнэхээр агуу чадвар шүү дээ. Таны нууц юу вэ? No, this is not right. That's great. No, this is What's your secret? This is an urban legend. I mean, the basic Би түүхч хүн учраас Европын үндсэн хэлнүүдийг судалсан. Би Османы эзэнт гүрний түүхийг судалдаг учраас хэл залгаа оршдог улс орнуудын хэлийг сурах шаардлагатай байлаа. Австрийн тухай судлахын тулд герман хэлээр ярьдаг байх ёстой. Ираны тухай судлахын тулд перс хэл сурсан. Мэдээж хэрэг орос хэлийг дурдах нь зүйн хэрэг. Европын улс үндэстнүүдийн үндсэн хэл болох Итали, Франц, Англи хэлийг сурсан. Би их олон хэл сурсан мэт харагдаж байгаа боловч түүхч хүн учраас эдгээр хэлийг зайлшгүй сурах ёстой байсан юм. French, English. That's all I mean. I don't have, a very large portfolio of languages. But this is my profession, my job. Та мөн Монголын түүхийн талаар маш сайн судалсан. In depth about Mongolian history. Yeah, Mongolian history is a part of ours. We have to. Бид Монголын түүхийг сайн судлах ёстой. Би Чингис хааны байлдан дагуулал, Алтан орд, Эртний Турк болон Кипчакуудын талаар судалсан. Монголчуудыг Тартар буюу Татар гэж нэрлэх нь вэ? Татар бол Монголын том аймаг байсан. Be named as Tartars. Tartar is actually a large Mongolian tribe. Татар гэж нэрлэдэг. Tartar is a large Mongol tribe. But these countries, Татар бол Монгол аймаг байсан. Харин Кипчакууд орчин үеийн Орос дахь Казаны болон Кримийн татарууд бол Түрк гаралтай. Тэд Чингис хаан болон Бат хааны айрамд нэгдсэн. Тэднийг тухайн үед Тартар гэж нэрлэдэг байсан ч үнэн дээр Монголын татарууд биш. Under the title of Tartar, they are not Tartars actually. Монголчууд биш гэж юу? The Tartar is the Mongolian
tribe, and that's the headquarters, the main point of this Golden Order. It's called in Russian even today Mongolsko-Tatarskoye Iga, etc. Yes, it's very Yeah, interesting, yeah. but this headquarter, be named also. Татар after бол Монголын аймаг байсан. Татаруудын гол төв нь Алтан ордны улс байсан. Оросууд үүнийг монголчууд татарууд гэх мэтээр бичдэг. Мөн цагаадаан улс Кипчак туркуудын дунд ч нөлөөтэй байлаа. Иранд хүлээгүй хааны байгуулсан Ил хаадын улс оршин тогтнож байлаа. Хожим нь Абага хаан болон Махмуд Газан хаан захирч байсан. Өнөөгийн Туркийн нутаг дэвсгэрт ч монголчууд байсан. Византын гүнж Мария Палеологина Монгол хааны хатан болсон. Нөхөр нь таалал төгссөний дараа нутаг буцаж Стамбул хотод Христийн шашны сүм барьсан. Энэ сүм бол Византын үеэс хойш өнөө хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа Туркийн цорын ганц сүм юм. Түүнийг монголчуудын Мария гэж нэрлэдэг байж. 1920-ад онд хэлний шинжилэл явагдсан. Улс юурт гэх мэт олон монгол үг бий. When the church is called, for example, Maria of Mongolia. Maria of the Mongols, I mean, this is the princess. So, especially after language reform in 1920s, we have a lot of Mongol words, like ulus, yurt, in Turkish. Sometimes they are not adopted well, but they are still in Turkish. And Mongol is the member of the large group of Uralo-Altai languages, of course. Language, yeah. And that's all, but I mean, it's very important. So we have to know Mongolian history, Mongolian language, Mongolian literature. Years ago, we still had a few Mongolian experts, Turkish experts. Тийм ээ. Зарим үг нь турк хэлэнд эртнээс хойш байсан. Монгол хэл бол Урал алтан хэлний бүлэгт багтдаг. Бид Монголын түүх, монгол хэл, соёлыг судлах ёстой. Монголын талаар сайн судалсан Ахмед Демир зэрэг түүхчид байсан. Харамсалтай тэд таалал төгссөн учраас идүүгээ голдуу, залуу судлаачид л ажиллаж байна. Чингисийн айрамд төрг угсааны цэргүүд байлдаж байна. 8 аймаг төрг угсаатай. Төмөр хаан Чингис хааны удмын хүргэн нь болсон. Тэр Чингис хааны удмын гүнжтэй гэрээснээр Монголын хүргэн болсон. Тэр өөрийгөө Монгол угсаатай гэж үздэг байж. Энэтхэгийн их Монгол улсад хүрлэж ийм нэрийг ашиглаж байлаа. Timur Kürek, Kürek means the son-in-law. So he married to a lady. The lady should be the descendant of the Genghis Khan. And on their way he say, we are Mongols. And this name carried and transferred them to India. They say, the Baburids, the Mughals of India. They are not Mughals. No. In India, there weren't Mughals, In your opinion, Professor, Профессор, монголчуудын байлдан дагууллын нууц нь юу байв? Өргөн уудам газар нутгийг эзэлж иргэшээлтэд оруулсан. Монголчуудын нууц эсвэл хүч чадал нь юу байв? What was the reason or strength? Well, Genghis Khan was very talented marshal, very unique one. There are lots of legend about him. The last one is, he had over 10,000 children. 10,000? Yeah, 10,000 children over. That can be, why not? Because he had enough long life. And, of course, his able marshal conquered the world. Tarihi Cihan Kuşa, writes Juwayni, the Ilkhanate historian. Чингис хаан бол үнэхээр онцгой авьяаслаг удирдагч байж. Түүний тухай олон домог яриав. Чингис хааныг бараг 10,000 гаруй хүүхэдтэй байсан гэж ярих нь. Яагаад болохгүй гэж. Чингис хаан өндөр насалсан шүү дээ. Чингис хаан дэлхийг эзэлсэн. Тэрээр маш сонирхолтой тогтолцоо байгуулсан. Газар нутгуудын хооронд нь холбох сүлжээ байгуулсан. Монголчууд олон тооны уран барилгач, ажилчид уран дарахтыг 7 хоногийн дотор
Хятадаас умард энэтхэг Иран Турк руу зөөвөрлөж чаддаг байж. Ираны Султаны хотод Үлзид хааны бунхан бий. Уг бунхан Персийн уран барилгачид барьсан гэдэг. Гэтэл зөвхөн Перс биш, өөр улс орнуудын уран барилгыг хийж шингэсэн байдаг. Монголчууд айрмаа нэг усаас нөгөө рүү шилжүүлдэг байв. Монголчууд шуудан буюу өртөөний үр дүнтэй систем бий болгосон. Өнөөгийн Оросын шуудангийн үйлчилгээнд Монгол нэр тааралддаг. Тингээ, Денги гэдэг ч үг байна. Сарай гэдэг үгийг та бүхэн мэдэх биз. Миний багш нарын нэг Австри профессор Карл Ян сонирхолтой өгүүлэл бичиж байсан. Хүмүүс энэ тухай сайн мэддэг. Тэр Монголын цаасан мөнгөн тэмдэгтийн тухай бичсэн. We have it, for example, Tengi, Denik, Tenge. You know it. Yeah. And there are lots of words like Izba and Sarai. Sarai. And the most important thing, one of my teachers in Austria, Professor Karl Jahn, the good old Austrian, he wrote an article. People don't know about it so much. Mongol paper money. Цаасан мөнгө. It is first paper money in the world history. First paper money. They used it, Mongolian paper money. Монголчууд түүхэнд анх удаа цаасан дэвсгэрт ашиглаж байсан. Монголчууд цаасан дэвсгэртийг хар хуруумаас сарай хүртэл өргөн уудан нутаг дэвсгэрт ашиглаж байв. Монголчууд цаасан мөнгөн тэмдэгтийг яг орчин үеийн чек шиг худалдаа арилжаанд хэрэглэж байж. Гайхамшигтай систем биш гэж юу? Монголчууд бараа таваарыг худалдаа нэнэг замаар саадгүй тээвэрлэх нь чухал гэж үзэж байв. Монголын айрамд олон үндэстэн угсаатны цэргүүд алав хааж байсан. Монгол, Түрэг, Бурай цэргүүд байсан. And they used different people. The army consisted many Turkic elements, Mongolian. Христийн шашинтнууд ч гэсэн Монголын айрамд байсан уу? Yeah, why not? Buryats had been there. For example, some of the Christians. Тийм Бурайдууд байсан. Турк болон Оросын сурвалж бичгүүдэд Христийн шашинтнуудын талаар тийм ч таатай бичээгүй. Армян, гүржүүд хүртэл Монголын айрамд алав хааж байв. Монголчууд айрамдаа гадаад цэргүүдийг хэлсүүлж тэдэнд анхаарал халамж тавьдаг байсан. They used everyone, they employed everyone, and they took care of the environment. Yeah. Why Чингис хаан яагаад шашны олон урсгалд хүлээцтэй ханддаг байсан юм бэ? so tolerant to any religious groups like Because Islam? they had no problem. That's Christian, their yeah. tolerance. No? The Mongols had been, since centuries, members of the shaman groups. Yes. And in between, from the beginning onwards, the Buddhists. Монголчууд хэдэн зууны тэртегээс бөөгийн бүлэгт харьяалагддаг байсан. Бүр хожуу буддын шашин нэвтэрсэн. Несторын Христийн шашин хүртэл шүтдэг байж. Энэ урсгалыг үндэслэсэн патриарх Несторис Эвс хотод шашны зөвлөл байгуулсан. Несторис Есүс Христийг хоёр өөр төрхтэй гэж мэдэгдэг байв. Энэ сургаал нь Христийн шашны хүрээнд нэлээд маргаан тарьж байсан. Тэрээр аргагүй эрхэнд Курдистан буюу Иран руу явсан байгаа юм. Тэнд Несторанизм нэвтэрсэн үүнтэй холбоотой. Несторын Христийн шашинтнууд Монгол нутаг руу нүүсэн. 20 дугаар зууны хүртэл хадгалагдаж үлдсэн Несторын шашны том сүмийн нэг нь монголчуудтай холбоотой байж. Тийм ч учраас монголчууд шашны урсгалуудад хүндэтгэлтэй ханддаг байсан. But he left to Kurdistan and Iran. So there we have Nestorians, therefore, Nestorianism. And many of them went to Mongolia. So as far as I know, in 20th century, one of the last great metropolits of Nestorian church is a Mongol. Yes. Yeah. So these people had to tolerate everything. Okay. Professor, now I want Би одоо танаас хувийн чанартай зарим асуулт асууя. Та Кримийн татар гэр бүл төрсөн. you were born in a Tatar family. Yeah. Тийм ээ, би Кримийн татар гаралтай. Та Монгол угсаатай юу? These are my ancestors. But Crimean Khanate, the Khans are from
Mongol origin, the Gireys, the dynasty of Gireys. They are Mongol origin, but of course they are assimilated. They are reminiscence of Golden Order. Тийм гэж бодож байна. Миний өвөг дээдэс Монгол гаралтай. Кримийн хаан Монгол гаралтай. Монголын Хэрээд аймгаас гаралтай байсан. Мэдээж тэд Алтан ордны монголчуудын үр удамтай цус холилдсон. Османы Туркийн соёлтой байсан. Сонирхолтой нь Османы эзэнт гүрний сүүлчийн визир буюу ерөнхий сайд нь Гиреен хаан тусаас гаралтай. Кримийн татар хүн байсан юм шүү. Ахмед Тевфик Паша татар хүн байсан. Та түүний зургийг олж харах юм бол царайны дүр төрхийг нь ажиглаарай. Миний өвөг дээдэс Карачаг Мирза нар байсан. Кавказын Мирза нь Улус Мирза буюу Кипчак аргуу нараас нэлээд ялгаатай. Мирза гэдэг нь хаанд үйлчлэх гэсэн утгатай. Карача Мирза гэдэг нь Карачагаас гаралтай гэсэн үг. Кипчактай аялахтаа ярьдаг. Карача нь цагаатан улс, Кипчак болон Кремийн бусад угсаатнуудтай цус холилдсон. And he stayed then at the end of the Russian monarchy. This family is predvoditel dvoryanstva, marshal of the Crimean nobility. But this country is, of course, a mixture of Chagatai, Kypchaks, and many people in Crimea. Okay. Professor, та өнөөгийн Кремийн нөхцөл байдлын талаар юу гэж боддог вэ? Оросын холбооны улс өнгөрсөн жил Кремийг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн шүү дээ. Well, Russia needs a corridor to Black Sea. Black Sea? The only way is Sevastopol. Оросуудад хар тэнгис нэвтрэх коридор хэрэгтэй байсан. Хар тэнгис нэвтрэх цорын ганц гарц бол Крим ба Севастополь. Мэдээж энэ хангалттай биш. Оросууд газар дундын тэнгис нөлөөгөө бэхжүүлэхийг зорьж байна. Тэр нь Сир байх бол. Сир бол яг жинхэнэ улс биш. Сир улс төрийн газрын зураг байх. Сирд гайхамшигтай юнионист эсвэл федералист тогтолцоо дутагдж байна. Сирд христийн шашны сүм хийд би. Сүнний дуулан шиитийн исламын шашнд нуудж бай. Мэдээж хэрэг эрх баригч дэглэмийн үндэс болсон алавитууд амьдардаг. Christians there, 2-3 churches, Muslims there, Sunnis and Shia Muslims, and Alevis, Nusayris. That's the family of Башар аль-Асад уу? They also belong to this Nusayri group. This small minority lives even in Turkey. Hafiz Assad was born there in Antioch. His village is there. Турк улсад ч гэсэн алавитууд бий. Үндэсний цөөнх гэж тооцож байна. Хафиз аль-Асад тэнд төрсөн. Алавитууд хэдийгээр арабаар ярьдаг боловч арабын ертөнцөөс тусгаарлагдсан. Яагаад бие биенээ үзэн яддгийг би мэдэхгүй. Сирийн эрх баригчид Оросын хамгаалалтыг бусдын эсрэг чиглүүлж байна. I don't know. This group is looking today for the protection of the Russians against everyone. Бүгд гэж хэм бэ? Yeah, everyone, I mean, against Muslims, against Kurds, against America, etc. Internally and externally. So Russia is there. Тэд дотоод гадаадд ислам, Турк, Америкийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Оросууд тэнд очижсэн Турктэй ямар нэгэн зөрчил үүсгэх вэ гэдэгт найдаж байна. Оросын холбооны улс газар зүйн хувьд их тусгаарлагдсан байрлалтай. Гэтэл асар олон сая хүн амтай. Бараг 150 сая хүрэх баг. 3 дугаар Александр хааны үзэл санаа Оросын ард түмний сэтгэлгээд үлдсэн гэдэгт итгэж байна. Түүнийг цар Миратоворец буюу инхийг эрхэмлэгч гэж хүндэтгэн өргөмжилдэг байсан. Александр хаан Туркэд дайсагнаж байгаагүй. Гэтэл дэлхийн 1-р дайны үед Оросууд Европын шахалтаар Туркийн эсрэг дайнд татагдсан орсон. Ийм эмгэнэлт гамшиг дахин давтахгүй гэдэгт итгэж байна. Urged and forced by foreigners, Europeans, to take part in the war against Turkey. And that brought a catastrophe, and I hope that wouldn't repeat itself. Туркус НАТОд аль эрт илсэн шүү дээ. NATO, yeah? Yeah, the Turkey. Турк бол НАТОгийн гишүүн. NATO, of course, no doubt about it. Гол гишүүдийн нэг үстэй. NATO, yeah? Key member, of course. And we had some problems, for example, but they can. Тийм ээ.
түлхүүр гишүүдийн нэг. Мэдээж хэрэг манай хоёр улсын хооронд шийдвэрлэх ёстой зарим асуудал бий. Anyway, Syria is really Сир улс үнэхээр гамшиг болж байна. Сир улсад амар амгалан тогтож хүмүүсийн зовлон шаналл цэг тавина гэдэгт итгэж байна. people. Сир улс үнэхээр гайхамшигтай үзэсгэлэнтэй. Сирийн ард түмэн үнэхээр гайхамшигтай. The situation, Яг одоогоор Сирд үнэхээр аимшигтай дүр зураг харагдаж байна. beautiful country and wonderful people will promote itself far from the war. But at the moment, it's awful. Та өөрийн товч намтартаа компьютер буюу интернет ашигладгүй гэж бичсэн байсан. Яагаад ашигладгүй юм бэ? Personal computer or internet? No, I don't use it. Why? Because of my eyes, I don't. Нүдний хараанд муу учраас би ашиглахыг хүсдэггүй. Надад миний дэвтэр ном хангалттай. Надад хэрэгтэй бүх хаяг мэдээлэл дэвтэрт маань бий. Үүнийг яагаад компьютерт оруулах ёстой гэж. Who is going to transfer all of them to this day? Одоо ч гэсэн уламжлалт хэлбэр үр дүнтэй байна уу? It's efficient. If you look for something, you remember. Шаардлагатай хаяг мэдээлэлээ дэвтрээсээ харчихад л болно. Мэдээллийн технологи надад тийм ч тухтай санагддаггүй. Wealth or army conformity, no. Yeah, you have. Таны хувийн номын сан бараг 30,000 номтой гэж би сонссон. A very large library, much better than Dam University Library Yes. in Turkey. And these are only history, sociology, and law, especially history. Now around 30,000. Миний хувийн номын сан бараг их сургуулийн номын сангаас том. Төв, социологи, хуулийн чиглэлийн номнууд нэлээд байдаг. Бараг 30,000 гаруй ном байна. Би 5,000 ширхэг ном Галатасарай их сургуульд хариулсан. Өөр нэг сургуульд дахиад 5,000 ном бэлгэлсэн. Стамбул хотын номын сан тийм ч сайн биш учраас би номнуудаа хуваарьан цуглуулсан. Стамбул хотын Галатасарай их сургуульд 5,000 номоо бэлгэлчихсэн. Unfortunately, this good dedication to Galatasaray University in Istanbul included over 5,000 books buried down. There was fire. Okay, Mr. Ortaili. Ноён Ортайли ярилцлагад маань оролцсонд баярлалаа. Богинохон боловч үр өгөөжтэй ярилцлага боллоо. Та онгоцоор удаан ниссэн учраас нилээд ядарсан харагдаж байна. I hope we will have a larger message. Монгол Туркийн ард түмэн бие биетэйгээ уулзаж харилцан зочилно гэдэгт найдаж байна. And we can visit this country too. Thank you. Nothing. Баярлалаа. Их сурвалж ярилцлагын ээлж дугаар өндөрлөө. Эх 7 хоногийн дугаараар иргэн уулзъя.